Уучлах гэдэг ямар сайхан гэж. Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг 43 жилийн дараа санах нь тийм чамар зүйл биш. 12 настай бэлцгаан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа ч нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байсныг санаж байна. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм. Нэгэн бям гаригийн өдөр би хэдэн найзтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр сун байшингийн дээвэр лөө чулуу нүлгэн дээврийг нь оноод бууж байгаа чулууг харуулж байгаа одтой зүрлэн баясаж байлаа. Гэтэл миний шидсэн нэг чулуу арын хаалганы цонхыг онохон тэр. Цонхны хаагарах чимээг сонсон бид ухаан жолоогүй тэндээс зугтацгаав. Настай эмэгтэй биднийг хараагүй гэдэгт би итгэлтэй байсан ч бүтэн шөнийн турш харсан бол яанаа гэсэн бодол намайг унтуулсангүй. Маргааш нь хаалгыг нь тогшин сонингоо өгөхөд тэрээр урдын адил дотн дулаахан инээмсэглэлээр намайг ухтан мэндийг минь мэдэв. Харин би хийсэн гимээсээ ичин нүүрлүүнч харж чадахгүй байв. Ингээд би сонин тараасныхаа хөлсийг цуглуулахар шийдлээ. 3-7 хоногийн дараа яг $7 цуглуулав. Тэгээд нэг цаасан дээр гэрийн тань арын хаалганы цонхыг санаан дүүрий хагалсныг минь уучлаарай. Энэ дугтуун дах мөнгө цонх шилэлэхэд хүрэлцэн гэж бодож байна гэж бяцхан зурвас бичээд мөнгөний хамт дугтуйлан харанхуй болохыг хүлээж байгаад хаалганыхан дэрэгдэх шуудангийн харьцагт нь хийчихлээ. Маргааш нь настай эмэгтэйгээс санаа зовох зүйлгүй инээмсэглэн хаалгыг нь бардамхан тогшив. Тэр урдын адил дотн сайхан инээмсэглэлээр хутлаа. Би ч гэсэн айх юмгүй ихцлэн харж инээмсэглэлээ. Сонингоо өгөөд эрэхтэл тэр бүр мартахаа шахлаа. Чамд өгөх гэж жигнэмэг бэлдсэн юм гэд бодолтой юм авчирч өглөө. Тэднийхээс гарч байхдаа их л баяртайгаар жигнэгээ идэж эхэллээ. Хэдийг идсний дараа дахиад нэгийг авах гэтэл нэг дугтуй гарт баригдав. Гаргаж ирээд яаран задалтал дотор нь $7 хамт хүү минь би чамаар бахархаж байна гэж бичсэн байлаа.